хөдөлмөрийг маань үнэлж байгаад маш их баярлалаа. Тэгээд үнэхээр гайхалтай байна. За миний хувьд болохоор 2018 оноос хойш тоглож байгаа. Тэгээд тийм болохоор одоо 7 дахь жилдээ болж байгаа юм байна. Тэгээд энэхүү хугацаанд бас маш их хожигдлыг амссан. Тэгээд миний яг ингээд хүсдэг байсан нэг зүйл нь болохоор одоо ингээд Монгол ард түмнийг хизээ баясгах болоо. Та нарыгаа нэг одоо ингээ уйлж гадаг emotional болоод идэм маш их хизээ нэг өдөр ингээ баярлуулахыг хүсдэг байсан. Тэгээд яагаад тэгэхээр Монгол ард түмэн маань ингээ биднийг дэмждэг гэдгийг мэддэг болохоор тэгээд тэр хариуг нь яаж өгөх үү гэд ингээ тэр мөрөөдлийг л тээж энэ олон жил одоо ингээ маш их шаргуу хөдөлмөрлөлөө. Тэгээд хөдөлмөрийн үр дүн гардыг байна. Тэгээд одоо тэглээгээд ингээ бид нэр бол ингээд миний бодлоор маш залуу баг гэж бодож байна. Одоо Нандүсэл маань 18-тай, Ламгэгч маань 29 настай, би одоо 25 настай, Ариун Цэцэг маань 23 настай гээд тийм болохоор ингээд биднэрт ирээдүй байгаа. Тэгээд одоо ингээд энэ их хайр хүндлэлийг одоо хөдөлмөрөөрөө ойл хариу барихыг хичээн. Тэгээд илүү дааж энэ хайрыг дааж амьдрахын тулд илүү бас юм хамбал болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд бүх хайрыг мэдэрж байгаа шүү. Тэгээд ард түмэндээ баярлалаа. Монгол улс мандан бадаргээ. 16 ононд хахад хожлын шилдэг гэсэн шүү дээ. Тэр үеийн сэтгэлээс тэр үед болохоор ингээд өмнөх өдөр нь манай эрэгтэй шгшээ багийн хасагдсан байсан. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд бид нэр ингээд монголчууд ямар гэдгийг ингээд харуулахыг хүссэн л дээ дэлхийн дивжээнд. Бид нэр зүгээр дэлхийн аврал зохион байгуулах гэж зохион байгуулаагүй. Хэрвээ бид нэр одоо ингээ маргааш нь хэрвээ эмэгтэй баг ингээд хожил авахгүй байх юм бол зооноосоо гарч чадахгүй тийм одоо аюултай байсан. Тийм болохоор ингээд амар их уур хүрсэн. Тэгээд монголчууд бас ийм төвчээртэй тэмцэлтэй ард түмэн шүү. Бид нар цөөхөлөө гэж болно гэдгийг ингээ дэлхийд ингээ харуулахыг хүссэн. Тэгээд яг тийм болохоор амар шийдэмгий байж чадсан бах. Тэр яг шийдэлтийг хийхийг маш их хүссэн. Тэгээд бас мэдээж яг амар энэ жоохон сонин сонсогдож магадгүй. Гэтээ яг үнийг хэлээд ингээд Чингис хаан бурхан маань ингээд бидний ингээд төвшөөд те ингээд яг ингээд туслаад байсан юм шиг зүгээр тийм ерөнхий мэдрэмж төрсэн. Тийм л өөртөө ихтэй байж чадсан гэж. Одоо яг бас итгэж чадахгүй болох шиг байна. Одоо хүртэл ингээд яг бүрэн ингээд сэрүүн байна уу л гайхаад байна. Тэгэхээр одоо ингээд миний хамгийн том туслагч нар, миний хамгийн том дэмжигч нар манай гэрийнхэн. Тийм болохоор ингээд энэхүү гайхалтай мөчүүд тэднэртэйгээ хамт хуваалцсандаа баяртай байна. Тэгээд гэхдээ бас нэг юм хэлэхэд ингээд дүлгүүн ах, дэлгэрний мах хоёрынхоо ингээд өмнө бас төрүүлээд гавьяат авч чаад бас жоохон сандарж мандраа. Тийм болохоор ах нар маань бас удахгүй аваад ах нартайгаа бас гавьяатын байнаараа удахгүй хамтдаа тэмдэглэн гэдэгт итгэлтэй байна. Хэдэн жилийн өмнө бол одоо эмэгтэй шгшээ багийг одоо дэлхийн аварга шалгалт тэмцээд ингэж амжилтаа олцсон гэж төсөөлөжгүй баг. Дэлхийд ингээд одоо бас хүлээ шүү дээ. Тэгээд битүүмээр байсан. Тэгээд тэр яг underdog гэдэг яг тэр mentality л яг одоо ингээд бид нарыг өдий хүртэл хүргэж чадсан. Тэгээд хүмүүс үнэлэхгүй те дэлхийд бол ер нь бол ингээд босод ингээд том багуудад тоглоход одоо юу гэх юм жоохон басж тоглодог гэх юм уу. Тэр нэрийг бид нар бас өөрсдийнхөө давуу тал ашиглахыг бодсон. Тэгээд тийм болохоор яг өөрийн хэлсэнчлэн битүүмээр гэдгээр яг ингээд хинийч төсөөлөөгүй гарч ирээд энэ том багуудыг ингээд хоцсондоо бид нар бас өөрсдөө ингээд бас жоохон шокнд ороод хоцсныхаа дараа ингээд Америкийн хожлын дараа бүр Америкийн бас тэр тамирчид бол коллежийн 4 шилдэг тоглогч нар байсан. Тэгээд амар одоо удахгүй л итгэж эхлэх баха. За баярлалаа.